За гэгэрл бол шашин биш ээ гэдэг тухай. Одоо буддийн гүн ухаан магадгүй энэ зүйлийн аимшигтай гэдгийг юм уу үнэн гэдэг зүйлийг зүгээр би өөрийн бодлоороо хэлье гэж бодож байгаа. Зөв өөрийн ойлгож байгаа хар гэж байна. Тэ энэ зүйл нь тийм одоо үнэн байх албагүй шүү. Зүгээр энэ бол нэг одоо хүний бодол. Гэхдээ би энийг гүн ухаан талаас нь бодож байгаа. Тэгээ хүмүүс гэгэрхийг биш тайвширхийг тайтгархыг хүсэж энэ шашин дээр очтгоо гэж нэг юм асуулт гарч ирдэг. Тэгээ хүнд ер нь шашин ямар хэрэгтэй юм бэ гэж ингээ бодож байгаа юм л да. Ингээ маш олон асуултууд гарч байна. Тэгээ яг зүгээр буддийн гүн ухаан бол итгэх зүйл биш. Энэ бол шалгах зүйл юм шиг санагдаж байна. Өөрөөр хэлэх юм бол шашин бол ихэнхдээ систем байдаг. Систем гэдэг. Харин гүн ухаан бол туршлага. Тэгээ үүнийг л одоо ялгаа гэдэг юм уу те энэ зүйлийг бас харуулж бодлоо хуваалцъя гэж байна. Өнөөдрийн монголчууд бол одоо сүсгтэй мэдээж сүсгтэй. Гэхдээ тэд сэрээгүй гэж би бол харж байгаа. Өөрөөр хэлэх юм бол мөрөгдөгч хизээч өөрийгөө одоо ажиглаж үзээгүй байдаг гэж. Тэгээ юунд мөргөж байгаа? Яг яана гэж мөргөд байгаа те. Энэ зүйлээ бас таньсан уу гэдэг. Магадгүй энэ шашны нэг системийн нэг хэсэг болсон ч гэдэг юм уу. Зүгээр ийм асуултууд урган гарч иж байгаа. Тэ. Үнэхээр одоо тэгээ буддизм гэдэг юм уу те. Буддизм гэдэг юм уу одоо Готама Буддагийн өөрийнх нь анхдагч гэдэг юм уу сургаалуудыг ингээ харьцуулаад үзэх юм бол энэ дээр өөр утга гарч ирнэ гэж. Тэгээ өөрөөсөө асуугаарай гэж байгаа. Чи үнэхээр үннийг хайж байна уу? Эсвэл тайвширмаа санагдаад тэр зүйлийг хайгаад байна уу? Тайвширлыг хайгаад байна уу? Энэ зүйл. Тэгээ буддийн гүн ухааны цөм бол шашнаас ангид байх тухай өгүүлдэг. Ийм зүйл. Энэ бол шашин биш гэж. Энэ гүн ухаан. Энэ бол ёс суртахууны сургаалууд гэж. Би бол одоо харж байна. Одоо Гаутама Буддагийн анхдагч одоо сургаалууд бол зөвхөн зовлон, шунал бий гэж байхгүй ч гэдэг юм те. Хоосон ч гэдэг юм. Түр зургийн чанарын тухай юм өгүүлдэг бол өнөөдөр бол өөр зүйл яригдаж байгаа. Энэ зүйл анханасаа шашин байгаа ч хөө гэдэг шин. Бүр байх боломжгүй гэж. Зүгээр бурхан шүтэг ийм шаардлагач байхгүй. Бүр итгэгч тийм шаардлага хэрэгцээ байгаагүй. Энэ бол зөвхөн ёс суртахууны гэдэг шин. Зөвхөн ёс суртахууны зааварч гэж болно. Одоо сургаалч гэж болно. Ийм зүйл байсан. Тэгээ энэ зүйлийг л шашин болгочоод байгаа юм л да гэж одоо харж байна. Тэгэд анхдагч одоо сургаалуудын одоогийн энэ шашинтай би харьцуулж бодож байна. Тэгээ үнний тухай Будда юу гэж хэлсэн юм бэ гэж. Өөрийгөө таниач л гэж хэлсэн. Гэтэл одоогийн одоо Буддагийн нэрээр явж байгаа буддизмын шашин бол юу гэж хэлж байгаа. Багшид итгэл гэж хэлж байгаа. Багшид итгэв. Энэ чинь аимшигтай том ялгаа байгаа юм тийм. Тэгээ бясалгал тийм ээ одоо ажиглалтыг дадал болгоо л гэж хэлсэн. Будда бол. Гэтэл өнөөдөр ямар нэгэн ёслол, ямар нэгэн уншлага ийм л болж хувирсан. Энд чинь бүр том зөрүүтэй гэдэг шүү дээ. Бүр өөр ойлголт руу шилжсэн гэдэг юм уу тийм. Оюун ухааны төвшөнд бол шинжил, судал, эргэлз, эрэл хайгуул хий гэж одоо Будда хэлсэн бол өнөөдөр яасан? Зүгээр шууд итэг ямар нэгэн цензур тавилгүй зүгээр даг гэж одоогийн шашинд бол. Эн чин өөрөөр хэлэх юм бол баг буддизм гэхээс намизм маягийн болцсон гэж одоо хараад байна шүү дээ. Шашныг анханасаа одоо Буддагийн сургаалт ямар нэгэн эд баялаг хамаарал харьяалал байгаагүй. Гэтэл одоо яаж вэ?
Тэ ямар нэгэн сүм хийд, ямар нэгэн гоё чимэглэл, ямар нэгэн одоо өргөл барьц, нэг эд зүйлс агуулгын ийм одоо мухлаг болж хувирсан. Тэ. Бурхан гэдэг чинь оюун санаанд байдаг зүйл болохоос тийм одоо авдар дүүрэн одоо янз янзын шармал этгээдүүдээр дүүрсэн тийм орчин биш гэдэг байна. Буддагийн сургаал бол ердөө л юм. Тэгээ би гэж байхгүй гэдэг. Би гэж байхгүй гэдэг зүйл бол хүсэлж байхгүй, шуналж байхгүй. Муу зүйлч гэж одоо байх боломжгүй гэдэг. Энэ зүйлийг л хэлж. Сайн зүйлч гэж байх боломж. Хүн өөрөө энэ болгоныг таниад ирэхээр муу зүйлийг ч гэдэг юм уу те хийхгүй үлдэхгүй гэдэг ч юм те. Өнөөдөр би байхгүй гэд сургаад байна шүү дээ. Тэр одоо Будда бол гэтэл яг одоогийн шашинд бол юу гэж байна вэ те. Бүр төөрөлдсөн гэдэг шүү дээ. Хойд төрөл. Тэг дараачийн амьдрал, хувь заяа, тавилан тийм ээ. Тэр би гэдэг зүйлийг бол одоо мөнхөд үрд хадгалсан ийм одоо зүйлүүдээр тэжээгээд ирж. Үүнээс харахад бол зүгээр үнэхээр одоо аимшигтай. Ямар нэгэн том зөрчил ч юм уу тий. Ийм зүйл одоо харагдж эхэлж байна. Тэгээ би бодож байна л да энэ дээр. Ялгаа зааг тий. Энэ ялгааг яагаад хүмүүс одоо мэдхэн мэдчихэл байгаа. Одоо магадгүй нэг гэгэрсэн ч гэж болно тийм ээ хүмүүс. Тий. Гэхдээ гэгэрл гэдэг зүйл бол тийм армаатаг зүйл биш ээ гэж одоо би бодож байна. Гэхдээ энэ зүйл бол хүн болгонд нээлттэй. Нэг л хаалга гэсэн үг гэж харж. Ямар нэгэн чиний хуурамч биеийг задлах ч гэдэг юм уу те. Бүр ямар нэгэн гэдэг юм уу те. Бүх тэр хуурамч итгэлийг нураах тэр ямар нэгэн үнэнд хүрэх гарцсан юм аа гэж одоо би энэ зүйлийг хараад байна. Энэ гэгэрл гэдэг зүйлийг. Тэгээ бясалгал тайвшрах гэдэг. Бясалгал бол тайвшрах арга биш ээ гэж одоо би ойлгож байна. Энэ бол айдсыг ил гаргадаг, энэ айдсыг таних, мэдэх, үүнээс ангид байх энэ аргачлал, энэ ухаан гэж. Хоосон чанарыг мэдүүлдэг ийм гүн ухаан гэж би одоо энэ бясалгалыг харж байна. Утга учир бол зүгээр л одоо хүн төрлөختний гэдэг юм уу, хүний бүтээл гэж одоо би харж байна. Өөрөөр л орчлон хорвоо ертөнц бол ямар нэгэн утгатай байх боломж байхгүй. Тэр үл зүгээр л нэг энерги гэдэг чинь. Тэ. Хоосон гэдэг байна. Харин магадгүй чи бид нар түүнийг ямар нэгэн утгатай болгож харж байгаа зохиолчд юм аа гэж. Зүгээр ийм зүгээр арай үнэнд ойрхоноор гэвэл энэ шиг санагдчих. Тэг яг зүгээр шашингүйгээр оюун ухаан яаж ажилтдаг вэ гэдэг зүйл дээр би бодож үзэж байгаа. Тэгээ миний бодол хэлэхдээ бол бодол хаанаас төрж байгааг ялгаж таних юм байна. Энэ бодол тэ миний өөрийн бодол мөн үү хин нэгнээс зээлдсэн ч юм уу ямар ч түрээсгүүдний бодол яваад байгаа юм биш үү одоо. Тэ. Энэ миний сэтгэлийг хэн удирдаад байна гэдэг энэ зүйлийг би мэднэ, таних. Ийм үйл явц гээд харж. Тэгээ яг энэ зүйлийг харахад зүгээр нэг ийм нэг 10 минут хэрэгтэй гэж ойлгож 10 минут чимээгүй өөрөөсөө зүгтэлгүй тийм ямар нэгэн зүйлийг засах гэж оролдолгүйгээр зөвхөн хар өөртөөгөө ярилц өөртөө нэг 10 минут гаргач гэж энд айх хэрэггүй гэж ийм гэж тэр энэ бүх асуултууд тэр 10 минутад л байгаа гэж би бодож байгаа байхгүй. Тэгээ би тэндээс олддог гэж байгаа байхгүй. Энэ миний туршлага гэж. Тэгээ ямар нэгэн гэдэг ч юм уу те. Тэгээ үндсэндээ бол Буддаа чамайг намайг дагаараа гэж юус хэлээгүй гэдэг шүү дээ. Харин өөрийгөө нэг харчаарай л гэж хэлсэн байна. Ийм. Тэгээ шашин одоо хүн хоёр бол ийм ялгаатай гэдэг байгаа. Гэхдээ шашин танд заавал хариулт өгнө гэж. Хариулт өгнө. Та хариултанд дуртай бол. Гэхдээ гүн ухаан бол танд асуулт үлдээн. Асуулт үлдээн. Нөгөө 10 минут ч гэдэг юм уу те. Тань дотор тэр хариулт байгаа гэж байна. Асуугаад их юм байхгүй. Танд хариулт байгаа гэж.